За коучинг хүмүүс орж ирээ, зарлаг мөрөөдлөө хаалцж байгаа. Янз бүрийн зүйл дээр нь янз бүрийн мэдрэмж орж ирж штэ. Тэгээд үйлчлүүлэгчийг одоо өөрийгөө илэрхийлэхин дэмжиж яагаад бид нар энэ энерги өөрчлөлтүүдийг ажиглаж идэг. Заримдаа таагүйгээс таатай болж ирж болно. Эсвэл таатай байжснаа таагүй болоод янз бүрийн ингээд дайрагт орсон байж болно. Энэ өөрөө анзаарсан, ажигласан зүйлүүдийг бид нар ингээд нэг мэдрэмжээр анзаараад ажиглачаад тэгээд бусдаа хуваалцж байна гэсэн үг. Энэ нь хэл яриагаараа хэлсэн зүйлээ хийж болно. Эсвэл хэл ярианы бус. Тэгээ хэл ярианы бус гэдгийг та нар ойлгож байна уу те? Энэ заримдаа зарим хүмүүсийн гомдол нүүрэн дээр нь бичсэн байдаг. Үйлэх гэж байгаа нь харцан дээр нь байдаг. Тохгүй таагүй байгаа нь бэн дээр нь ажиж болно. Тэний чинь бид нар анзаарч ажиглаж байнга суралцдаг. Өөр дээр хамгийн гол нь анзаардаг. Хамгийн гоё тэ анзаараад ажиглаад өөрийгөө дасгалжуулж болох тэг хүмүүс юм бэ гэвэл хүүхдүүд байдаг. Тэд нар өөрийнхөө мэдрэмж яаж авчиж байгаа дата таг байгаа байнга илэрхийлдэг. Зэрэгний 20 тэрэггүй гэсэн үг л дээ. Тэгэхээр тэднээс суралцж иж болно. Тагуугаа хуваалцахаар бид нар өөрийнхөө тагуугаа хуваалцаад гаргачаад хөнгөрөөд тэрнийг өөртөө зөвшөөрдөг. Тэгэхээр өөр хүүхдүүдээс би таг байна. Багш өнөөдөр намайг 2 хуудсан бичүүлсэн гэж яхан бол та нар өөрийнхөө тохгүй таг өндрөмжөө хуваалцахын дэмжих хэрэгтэй. Учи яагаад дурлаа та? Яагаад төрлөө та гэдэг болиулахгүй тэр хүүхдүүд өөр хаана аюулгүй тайван өөрийнхөө мэдрэмжээ илэрхийлж болох уу? Тэр газар нь гэр байхгүй. Тэгээд гэртээ тэр бүх зүйлээ хийж олно гэсэн үг. Хэрвээ хүүхдээ ингээд бүрэн дүүрэн илэрхийлэх нь эхнээсээ бүр багаас нь сонсоод ядсан бол хүүхэд юм огцом одоо тэ хүнд одоо илэрлүүдээ гаргахгүй байх гэж би үздэг. Яагаад гэвэл зарим эцэгчүүд тэгдэлд өсвөр насны дээр ирсэн байхад нь одоо энэ хүүхдээ өөрчлөө цацсан ажиллая гэдэг тэгэхэд энийг тэр одоо нөхцөлд орохоос 5 оройцсон байна. 5 жилийн өмнө тарих гэсэн байна гэж хэлэхээр гайхдаг. Яагаад бол тэр үед анх ингээд илэрхийлэх гэдэг яхад нь тардаг, боодог, яриулдаг. Тэгээд өөрийгөө илэрхийлэхин дэмжихгүй байхаар хүүхдээ итгэлгүй, дуугаа, татагшоо, чимээгүй, хинч өөрийнхөө ярьж байгааг нь сонсохгүй байхаар тэр хүүхдээ өөрийгөө илэрхийлэх хэрэггүй байна. Би хинч сонирхолгүй. Би яриад хуваалцаад хэрэг байна уу? Тэгэхээр би эцэг эхчүүдийг зааж сургахдаа тэднийг сургалтуудад агиох яриулаад хуваалцахыг яагаад дэмжиж байдаг вэ гэхээр тэднийг чөлөөлөөд эрх чөлөөтэй бодол мэдрэмжтэй болохыг хүсдэг. Энийг яаж дасгалжуулах вэ? Яриулж. Тэгээд яриулаад илэрхийлэхин дэмжиж тэндээс ойлгох ухаарлуудыг ойлгоод яриулаад тахаар тэд нар хүүхдүүдээ бас тэгээд сонсдог, яриулахын дэмждэг тийм эцэг их болдог. Тийм эцэг ихээ хажууд хүүхдүүд ямар ах вэ? Альч насны хүүхдүүд тухтаа таатай байдаг. Ямар гоё юм бэ? Би өөрөөр байж болох юм биш үү гэж хэлнэ. Өөрөөрөө байна гэдэг чинь өөрийгөө бүрэн дүүрэн эцэг эхийнхээ гэр бүлийнхээ шүдээжүүд илэрхийлэхэд энэ нэг өвгөн намайг юм байсан маань зэмлэж шүмжлэхгүй гэсэн. Энэ та нарт ямар санагдаж байна? Гайхалтай шадар шиг санагдаж байна уу? Эсвэл хийсвэр нь манай соёлд манай нөхцөл тохирохгүй дуугавэ бодлоораа чимээгүй чи хэм бэ юу вэ гэдэг ингээд яриулахгүй тийм одоо хандлагатай байдаг уу? Хэр зэрэг одоо миний ярьж байгаа зүйлүүд та нарт хэрэгтэй гэж бодож байна. Олон би
хичээж байгаа гэсэн үг л дээ. Гэтээрээ та нарт энэ ярьж байгаа зүйлүүд маань хэрэгтэй болоо та нар энийг ажиллаад анзаараад хэрэгжүүлээд үзээд коучинг гэж ямар гэдэг. Өөрийгөө хөгжүүлнэ гэж ямар зүйлээдгийг танив мэднэ гэдэг чинь юу ингээд та нар үнцэн үгээд эхлэх юм бол та нар ачаалалтай болно гэсэн. Тэгээ ачаалалтай уу яадаг вэ гэхээр өөр хүмүүсүүдийг бүрэн төрөөрөөгөө илэрхийлэхийг дэмждэг хүнийг хэлж байна шүү дээ, тий. Асуултуудаа хэлтээр нүчээрээ. Ирээ үгүй багшаа таны ярьж байгаа зүйлүүд чинь шал худлаа байна, дэнмээ хэрэггүй гэж байгаа бол би та нарын багш биш гэсэн үг тий. Тэгэхээр хүн болгон би нэг хэлжсэн шүү дээ. Өөрийнхөө нэг багшаа олгон чухлаа гэж иржсэн. Тэгэхээр тэр багшийнхаа эрэл, тэр номынхаа эрэл өргөжлүүлээд явж иж болно. Яг л заримдаа надаас сонсоод ойлгоогүй зүйлийг зарим хүмүүс манай шавнараас ойлгоод мэдэрсэн мэт. Багшаа та яг энэ зүйлүүдийг ярьж байхад би ойлгохгүйсэн чинь манай таны тэр шав дээрч очиод ойлгосон. Заримдаа зарим хүмүүс зарим мэдлэгийг нэг удаа шууд сонсоод ойлгохгүй, хоёр нэг багшаас нэг удаа нөгөө багшаас өөр өнцгөөс тэр багшаас өөр өнцгөөс ингээд 5-10 удаа сонсч аваад ойлгочих болно. Яг л энэ чи тэм амархан биш. Амархан байсан бол хүн болгол өөрийгөө таньж мэдээд ойлгоцсон байх ёстой. Тэгэхээр та нар хөгжлийнхаа танин мэдэх явцдаа хэр хурц замыг туулж байна, хэр их хичээл чармаалт гаргасан гэж харж байна. Энэ замд чинь та нарт ямар мэдлэг дутагдж байна? Ямар мэдлэгээр одоо дүүрж байна? Ямар ухаарлыг өөрийнхөө хайрынхаа самнда, ачааллынхаа самнда авч байна гэдгээ хуваалцаарай. Амжилт.